Улаанбаатар 1990 онтой харьцуулаад 2024 эхлээд газар нутгийн хэмжээ бол 46.5 гагаар нэмэгдэж цорчлын бүс маань 6 дахин өссөн байна. Бодиттой томоохон үүсгэр бол 84 оноос хойш энэ бүсдэр орж ирээгүй. Хэсэгчлсэн шинжилтүүд шинжилсэн. Боловч хэрэглээний өсөлт маань ерөнхийдөө маш хурдтай өсөж байгаа. 2024 оны байдлаар Улаанбаатар хотын өвлийн эрх оргил ачааллын үед 1063 бат авсан. Энэ системийн нийлбэр ачаалал тэрнийхээ 70% нь Улаанбаатар салбар дээр яваад байна. Тэнгүүт 1063 бид нар Улаанбаатарт суурь хэрэглээ гэж үзэж байгаа. Томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэглээг ерөөхдөө ингэ таацалж гаргаж ижээж энэ дээр ямар үүсгэрүүд ямар цаг дээр орж ирэх юм бэ гэдгийг нь ерөөхдөө төлөвлөсөн байж байгаа. Төслүүдээ бид нар амжилттай болохгүй бол энэ хэрэглээнийхээ өсөлтийг хурдын дийлэхгүй бол бид нар тэр энэ гэп буюу одоо энэ хязгаарлалт орж ирнэ гэсэн. Одоо тогоо таслана гэсэн. Тэгэхээр бид нар энэ үүсгүүр тэгээд дээр нь тэр дамжуулах гэдэг урсгалыг дамжуулж оруулж ирэх гэдэг дэд үтцсэн. Тэгээд хэрэглээ энэ гурыг маш сайн уялдуулсан төлөвлөгөө хийх шаардлага үүсэж байгаа. Тийм учраас энэ ажлын хэсгээр бид нар сүүлийн 3 сар ажиллаж байна.